гаруй жилийн өмнөөс ер нь бол би дэлгүүрээс ямар ч химийн цэвэрлэгээний бодис юу ч аваагүй. Ерөөсөө дандаа гэрийн нөхцөл өөрөө хийж хэрэгэлдэгээ. За тэгээд өнөөдөр нэг харгаасаа хуваалцъя. Хамгийн гол нь нэгдүгээрт нь энэ цуу 5%-ийн цуу ордог. Энэ спирт бол дэлгүүрүүдээр зарагддаг айзоприл гэдэг спирт байдаг. Энэ цэвэрлэгээ ариутгах зориулдаг спирт байдаг. Ийм спирт авдаг. За энэ хараа хоёр маш гоё үнэртэй болох нэг арга нь болохоор энэ хоёр апельсин хийсэн байгаа. Апельсины хальсыг хэрчиж цуунд хийгээд хийцэн. Одоо энэ 3 хонж байгаа. Дахиад нэг 3-4 хоногийн дараа би энийг шүүгээд одоо ийм нөгөө савндаа хийгээд шүүж савндаа шингэнийг хийгээд дээрээс нэг 50 мл орчим спирт хийгээд спирт байхгүй бол спирт хийхгүй гэж болно тийм үү. Хийгээд тэгээд дүүртэл нь усыч. За ингэнгүүт эн чинь зүгээр л ийм гоё натурал одоо цэвэрлэгээний бодис болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт энийг ширээ мэрэний тавцсан одоо юу ч хамаагүй орчуулна. Одоо хаалганы бариул одоо жорлон-морлонгийнхаа гадна л одоо байрныхаа өрөөний одоо тавцсан ийм гоё үнэртэй энэгээр одоо юу ч хамаагүй орчиж болно. Ингээд ер нь бол ингээд өөр өөрийн зориулттай ийм цэвэрлэгээний бодисууд хийд юм